Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Энэ явдал саяхны нэг цагаан сарын үеэр болсон юм. Өдөр хоногуд өнгөрөх тусам тэр тухай бодохоор худлаа юм шиг санагдаж, төсөөлөл шүтээ гэж тарих минь надад итгүүлж байгаач. Цаанаал нэг би яг харсан штэ. Яа харахгүй байсан гэх мэдрэмж төрсөөр байдаг юм. Цагаан сараар хүмүүс яаж айл хэсдэг вүлээ? Манайх яг түүн шиг магадгүй арай илүү ээж магадгүй. Төмөр замд нөхрийн маань үеэлэгч их байдаг юм. Аав ээж хамаатны ахмад наснуудынхаараа орж явсаар эгчээнд сар уучрах тийшээ хандс үед орсон юм. Шинийн 5-6 хавцаа юм уу та. Бид хоёр эгчээндээ орж бууз жигнүүлж идээд ойрын сони ярилцсаар нилээд суучихсан юм. Тэгээд үдээс хойш 5 цагийн үед эднийхээс гарсан. Эгчийнх 7 давхарт байдаг ч гэсэн биднийг гаргаж өгөөд гадаа юм яриад жаахан зогсов. Тэгсэн чинь бид эднийд цүнхээ мартцснаа санаад авахаар буцаж орлоо. Эгч нөхөр хоёр маань гадаа юм яриад үлдсэн. Тэгээд цүнхээ авчхад буцаад лифтээр бууж байтал 5 давхар зогсдөг юм байна. Лифтэнд нэг нүдэнд дулаахан жижигхэн эмээ ороод ирв. Нээхэн бодсон чгүй. Байдгал нэг хөгшин шиг санагдсан. Тэгээд доошоо харсан чинь тэр эмээд гутал бүр хөл байхаг. Яг л хий зогсоод ч байгаа юм шиг, хөвөөдөж байгаа юм шиг санагдсан. Тим юм харсан хүн дотроо палгээл сонирн болоод явчт юм хэлээ. Би эмээгийн хөл байх ёстой тэр хэсэг рүү харц салгаж чадахгүй ширтээд л байсан. Нэг мэдхний лифт нэг давхар зогсоод сөхөө авахтайгаа болов. Тэр эмээ лифтний хаалганы урд миний зогсож байсан юм. Буух юм болов гэд хүлээтэл огт хөдөлсөнгүй. Тойрч лифтнээс гараад айснаа мэдэгдэхгүй сэмээрхэ алгаж байсан чинь хойно дээр үеийн дуу аялаад эхэлдэг байгаа. Хамаг биемэн салгалаад эргэж харж болохгүй шүү гэж өөртөө хэлсээр орцны шилээ алган төрлөө. Тэгээд шилний тусгалд ардхаа харсан чи юу ч байгаагүй. Хаалгаар гарахдаа лифт рүү хайлт харсан чинь нөгөө эмээ лифтнээс дөнгөж гараа зогсож байсан. Гар ирж ирээгүй ч машиндаа суугаад нөхөртөө саяны харсан юм хэлсэн чинь эгчэд хэлж болохгүй шүү, энд амьдардаг болохоор айх байлгүй гэсэн. Эгч намайг цүнхээ аваад ирэх хойгоор дэлгүр орчихсон байсан юм. Харин тэр миний харсан сүнсний тухай нөхөр маань хөөхий хүн дүртэйгээ байна гэдэг чинь саяхан өнгөрсөн баг. 49 хоногн дуусаагүй байж магадгүй. Бусдад гэм хоргүй ах уу гэсэн. Гэхдээ хүн ийм юмтай ганцаараа тулгархаар айхаасаа илүү өөрийгөө хамгаалах гурим ажиллаад хэлдэг юм шиг байлээ. Айж байгаа ч гэсэн хүчээр тавьшраад цаг хугацаа удаашраад байгаа юм шиг. Танаас өгийг байнга сонсдог, амжилт хүсье. Энэ түүх маань таалагдвал дахин илгээх болноо, баярлалаа. Би Солонгост хараар ажилладаг олон мянган залуусын нэг. Буудалд цэвэрлэгч хийхээс эхлээд нүүлгэлтийн ажил, аимшигын балиар үнэртэй загасны үйлдвэртгээ идэл хийж үзээгүй ажил бараг байхгүй. Сүүлийн үед бол цалин өндөртэйгөр нь барилга нураадаг ажил хийж байх шиг. Аюултай хэдийч олдвол башилаа л гэсэн үг. Нэг удаа Суван хотод байшин нураах ажил болцсон юм. Орон сууцны зориултаар ашиглагдаж байсан барилга. Айлууд нь үгээ дуудчихсан, цонхнууд нь хагарчихсан, хан тааз нь хөгцөнд баригдаад бараг чанхаа ашгарвал өөрөө нураад очихор санагдаж билээ. Барилга дотроос нэг тийм биелов тайлбарлаж чадахгүй үнэр ханхалдаг. Чигний үнэр тоостой холилдсон гэмээр ч юм уу нэг тийм хачуун үнэр байсан. Тэгэхэд барилгын 5 давхрын нэг байранд би ганцаар ажиллаж байлаа. Галтгоо байсан гэмээр хэсгийг надаас өмнө нурааж байсан бололтойч дуусгалгүй орхисон байв. Би маска зүүгээд лантууга бариад ажилд орлоо. Барилга нураалтай ажил чинь тэгээд тоос шороо ихтэй ядж байхад хөвчээр юм сонсож болохгүй амар чимээтэй ажил штэ. Тэгээд лантуудаж байсан чинь гинэт эргэн тойронд шив чимээг болчихсон. Уг нь бусад хүмүүсийн ханд лантуудаж юм хум тарниар хийлгэх чимээ байнга сонсогддог юм. Гэтэл юу ч сонсогдохоо болчихов. Тэгсний гинтэл амар хүүтэн болоод ирсэн.
Ажлаа төлөрчгсөн байсан болохоор хувцас биеинд хүйд тааж наалтаад л. Нэвцэл хүлээгээд байгаа мүү гэхээр бүрэн цонхтой бив битүү байх юм. Энэ үед хамаг бие цараагаад хэн нэгэн ардаас нь хараад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Юу ч бодолгүй лантуугаа өргөж ажлаа үргэлжлүүлэх гэснээ нэг л муу савин татаад буцаагаад буулгав. Хэн нэгэн яг одоо наанасаа холд гээд байгаа юм шиг санагдсан. Тэгээ толгоогоо өргөөд дээшээ харсан чинь тааз цуурч гэлж байв. Яагаад цуурсныг орж ирэхэд цуурсан байсан эсхийг мэдэхгүй. Гэхдээ цууралт маш хурдан тэлж байв. Би шуудхан л зогсож байсан газараас ухарсан. Тэгтэл яг тэр мөчөөд миний зогсож байсан газар тааз нурж унсан. Орчин тойрон чив чимээгүй байснаа яг тааз нурахтай зэрэгцэд тарн яр хийх чимээ чанх өмнө минь гарч тоос шороо бужигнав. Азар нэг жижигхэн илтерхийл мөрөн дээр минь унсан та. Нуралтын чимээгээр бус хүмүүс даамал гээд бүгдээрээ гүгээд ирсэн. Даамал нуралтын ажлын үеэр иймэрхүү юм болж ил байдаг юм. Харин чам дээр унаагүй нь Аз гэж үлээ. Гэхдээ Аз биш байсан. Яагаад гэхээр зүүн савин ч юм уу эсвэл танаас аваг дээр ярьдаг шиг далд ертөнцийн цэнтрэн ч юм уу надад анхааруулж би дарагдаж өгөхөөсөн тэр газараас холдож амжсан гэж боддог. Би одоо хүртэл нураалтын ажлаа хийж л байгаа. Аюул осолтой ч гэсэн цалин цагаас сайн. Юу гэдэг вүлээ? Мөнгө улаан нүд цагаан гэдэгтэй. Нүд улаан мөнгө цагаан ч үлээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Хэдхэн сарын өмнө л дөө. Тэр шөнө би оройтож унтсан юмдаг. Тэгээд нэг удалгүй гинт сэрчгдэх юм байна. Гар утасныхаа цагийг харсан чинь шүн дунд өнгөрсөн байв. Шүн сэрэхээр ам цангадаг да. Тэгээд ус уух гээд галтгоо руугаа явлаа. Манай зочны өрөөний бууланд том толь байдаг юм. Тэр толийг манайх шинээр аваагүй хуучин бараанаас авсан юм л да. Яг тэндээс нэг юм сүмэлзээд хөдлөх шиг болдог баха. Юу лээгээ толь руу харсан чинь миний дүрс байж л байна. Сайн анзаараа тарвал миний тусгал нэг л бишээ. Толин дотроос миний дүрс үл мэдийг толгойд өгч байгаа юм шиг санагдсан. Би ерөөсө хөдлөөгүй. Агас унтаа болохоор тэгж санагдсан байлгүй дээгээд дахин лавлаа харсан чинь өөдөөс мушигаад инээмсэглэж байгаа юм шиг санагдсан шүү. Хамаг би зарсгээд л явчихсан. Тэгээд бошоохон шиг галтгоо орж усуучхаад буцаад өрөөрөөгүйгүйсэн. Орон дотроо ороод хэвтлээ. Зүрхний минь цөхөлд түг гэх надад сонсогдоод л ээлдэв юм бодогдоол байсан. Яг л толин дотор миний дүрс тэр чигтээ үлдчихэд өрөөрөө минь хараад инээмсэглээд байгаа юм шиг хажим мэдрэмж. Тэгээд маргааш нь ээжэд хэлээд ламдар очиж баахан ном уншуулж үзүүлж харуулсан дөө. Толины өмнөх эзэн нь их муу энергитэй хүн байсан болохоор толинд тэр энергийн шингэж гисэн байна гэж байсан. Тэр толийг гаргаж хайсан. Би Ховд аймгийн Дарив суманд өвөө эмигийн дээл өссөн хүүхэд. Манайх мал ихтэй учраас сумаас 70-80 км зайтай байдаг Сутаа уулын Мөстийн ам гэдэг газар зусдаг байлаа. Манай нутаг догшин газар ихтэй л дээ. Жишээ нь 80-аад онд 2 бүрээд залуу үхэр гаргаад улан булаг гэдэг газрын усанд гараа угаасан байгаа юм. Тэр газар манахаас хэдхэн километр л зайтай байдаг юм. Тэгээд тэр хоёр нөхөр булаг булингуурт уулсан өдрөөс хойш бараг 10 гаруй хоног бороорж Мөстийн ам, Хөшөөтийн хөндий, Хөх ам, улан булаг гэх хөндийд их үер бууж тэр чигээрээ сайр болсон гэдэг юм. Өрг шиг том хад чулуу үерийн усанд өнгөрч байсан гэж өвөө эмээ хоёр минь ярьдаг байлаа. Өөр тохиолдсон нэг явдлаа ярихад манай саахалт буудаг айлынх 300 метр хавцаа зайтай 2 гэртэй айл байлаа. Нэг гэрт нь өвгөн эмгэн хоёр амьдардаг. Нөгөө гэрт нь тэдний хүү даваагийнх 3 хүүтэйгээ амьдрана. 2 том нь нас ойролцоо баг хүн яраа байсан үе. Нэг өдөр саахалт айлын өвөө сэдвгой мориноос чирэгдээд би нилээ муу аймаг яваад бараг 2-3 сарын дараа ярьсан. Тэрнээс хойш сэдвгой ерөн л хэвтрээ хүн болсон дөө.
Цэдүүгаан хүү даваа эхнэртэйгээ өвгөнийг хаяа нэг гэрийн гадаа сүүдэрт гаргаж харагддаг юм. Манай нутаг ан амтэн ихтэй. Нэг өдөр даваа манайд ирээд хойлог шувуунд явах юм яриад намайг хамт явах уу гэж асууж байна. Би чам торхотой юм болохоор тэг юу л гэлээ. Ингээд бид хоёр маргааш өглөөний эрт гараад шидчихсэндээ мөнх цаста сутаа уулын хормоогоор өдрөжин явж ганц нэг хойлог уунгалаа. Буцах замдаа даваа. Хоёулаа хойлогоо сайхан хуваагаад авъя л гэж байна. Тухайн үед аавынх нь би муу байгаа гэдгийг би сайн мэдэж байгаа болохоор авсангүй 3 өдөл зулгаагаад өрөвтөлчихлөө. Даваа хөөх юм их л баяртай харагдаж би ч түүнийг дагаад баярлаж байлаа. Энэ явдлаас хойш бараг ганц 2 сарын дараа Цэдүүга суудаг болчихсон л байсан. Энэ хугацаанд даваа бас ганц нэг хойлог унгасан сураг мэрсэр гарч ил байлаа. Би ч яхава хонь мал гэж явсаар таархан цөөхөн. Нэг өдөр хонь дэвж угаад гэрийн зүг дуран тавьсан нэг мөрөдтэй хүн л олон булгийн уулнаас нөгөө уулын хооронд л тавхиад байх юм. Би тухайн үедээ юу ч удсангүй хатуу юм болгосон юмнууд л яваад тавьдаг юм. Тэд нар нэм байх тоо гэж хайчихлаа. Өдөр 4 цагийн үед хонио гэрэлүүгээ чиглүүлчихэд харж хони ирэхээс өмнө ямаагаа сандаа гэж бодоод цайгаа ууж байтал нэх тийм гоё нартай шиврээ бороо байдаг да. Тийм бороо орж эхэлсэн. Тэгсэн чин гинт хад нурвуу яав гэлтэй маш чанга нүргэлсэн чимээ гарлаа. Эмээ өвөө хоёр гадаа хүү явуулхаа байлаа миний хүү яваарай гэд өрөлж байна. Би гэрээс гараад яав юу болвоо гэж асуухын завдалгүй сахалт айлын авгаа уйлаад бөө юм боллоо. Ядч байхад морой чөдөрлөд өвстэй газар тавьчихсан. Тэгээд шууд сахалтын руугаа гүгээд өтсөн. Байтгүй аюул олж байна. Цэдүүга гэрээсээ 2 гараараа мөлгсөөр гараад ирчихсэн орилоод даваагийн авгаа 2 хүүхдээ тэрчүүлээд байх юм. Юу болсон бэ гэхээр тэдний хүүхрээс агаад даваа тугал татаж өгөөд 2 хүүхэд нь орилцоохон тоглож байтал аянга буужгаж. 3 үхэр дээр аянга буугаад даваа хамт цөхөөлж 2 хүн ухаан алдчихж. Хамгийн хажнаа нь үнэгээс агаад ойрхон сууж байсан даваагийн ихнэр зүв зүгээр байсан. Даваа харахын эцсгүй болжээ. Хамаг биеийн хөөгөөд хөхөрчихсөн надад гайхуулаад байдаг герман бакалгуудлан түрүүгээрээ зад явчихсан. Өнөө мө 3 өхөр нь бас хөөчгсөн хөвтөж байлаа. Ажил явдлын үеэр Цэдүүга уйлаад Тэлигач маань өөд болдог өдрөө нэг хойлог агнаж ирсэн юм. Тэр нь л буруу амьтан байж таарлаа. Ганцхан хойлог хөөсөр байгаадаа гансан гэж ирсэн юм. Тэр өдөр миний дурангаар харсан давхиад байсан хүн даваа байж. Бас их сони юм хойлог урууга ерөөсөө орж ирдэг шувуу биш. Тэгээд ганц нэгээрээ бол бүрч явдгүй юм гинлээ. Дараа нь сонсох нэ лусын орлол болжээ гэж шинжэн дээр нь гарсан гэдэг юм. Үүнээс хойш тэднийх мал хунаргуулж амьдрал ахуйнийхээ дурдсандоо зайлуул. Одоо сумын төвд эхнэр хүүхдүүд нь байгаа сураг гардаг юм. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.